За сайн байцгаана уу. Та бүхэнд Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За өнөөдөр та бүхэндээ дуулах маш гоё мэдээтэй. За энэ болохоор Америкийн монголчууд дундаас анх удаага энэ Чикаго орчимд амьдарч байгаа. За нийтдээ 20 гэр бүл. За гэр бүл болгоноос $20,000 ингээ бэлнээр гаргаад нийтдээ $480,000 ингээ бэлнээр гаргаад анх удаага Америк нэгдсэн улсын зах зээл дээр ингээ монголчууд хамтарсан ийм прожектын дээр ажиллах гээд ингээ бүхэн бэлэн болчиход. За тэгээ битэрийн ард байж байгаа энэ газар болохоор за саяны 24 гэр бүл ингээ газрыг худалдаж аваад энэ дээр ингээ бүтээн байгуулалт ингээ тун удахгүй хийхнэ. За тэгээ энэ прожектыг ахалж байгаа өнөөдөр ямар санаатай ингээ та бүхнийг уулзуулж байна. За Амрагийн ерөнхий зорилго нь болохоор за Монгол 5-ыг барих тийм ээ. За тэгээ гол нэг Монгол 5 гэдэг чинь нэгдүгüүрт за Амрагийн мөрөдөл, хоёрдугаарт гол нэг бас нэг Америк одоо юу гэдэг монголчуудынхаа төлөө хийж чадах бас нэг юм одоо Амрагийн хийж чадах юм гэдэг тийм ээ. Ер нь бол Монгол 5-ны таун гэд ярих юм бол хүмүүс айгүй олон талаас нь ойлгож байгаа шиг байна. Нэг энэ хороол бариад тэрийг Монгол таун гэд нэрлэх гээд байгаа юм уу? Эсвэл одоо нэг үйлчлэлийн төв бариад тэгээд хойшгоо ингээд одоо нөгөө таун хаус тэгээд rental property энэ бариад энийгээ хэлэх гээд байгаа юм уу гэл. Тэгээ бидний хувьд бол яг хуу анх бол одоо 20 хэдэн жилийн өмнө ингээд ирсэн байж тээ бид нэр чинь. Тэгээ ер нь бол бүгдээрээ л их оронлогоо буцсан одоо гэл ингээл айгүйх тийм сайхан сэтгэлдээ сурсан ч гэсэн ажилласан ч гэсэн ингээл явна гэж бодож ирсэн. Гэтэл одоо 20 жил болоод энэ үр хүүхдүүд ингээ гараад ирлээ. Эдгээр маань бас ингээд том болоо сургууль соёлд ингээ явж гин. Биднэрт бол ерөнхийдөө тийм бүр зогц хэлбэрийн одоо үйлчлэгээний төвтэй. За дээр нь болохоор зэрэг одоо спорт янз бүрийн хаймыг бас хажууд нь явуулцдаг шашин шүтлэг юу байдгийг тэрийгээ авчдаг. За дээр нь болохоор зэрэг тэгээд тэр таун хауснууд за нөгөө хүмүүс ирэх одоо рент хийдэг ингээд ийм зогц хэлбэрийн юмнуудыг л одоо Монгол таун гэж ерөнхийдөө хараад байгаа. Гол монголчууд ингээ уулздаг тийм ээ. Тий. Тэгээд тэр Монгол таун дотор бас монгол хүн заавал амьдраад байх тийм шаардлага байхгүй. Ер нь бол тэр том бүтээн байгуулалтын эзэд бол яах вэ гэхээр зэрэг одоо бид бүхэн байх гэдэг нь шүү дээ. Тий тэрийг рентлээд мөнгө олдог тэндээсээ одоо үйл ажиллагаа цааш нь явуулдаг их орон доош хэрэгтэй, такс татвар дааж хэрэгтэй тий цаашаа өгч. Тэгээ ер нь бол ингээд энэ юугаар харахаар зэрэг Америкийн нэгдсэн улсын одоо систем гэж бас хүмүүс их ярих дуртай байдаг те. Бид нар бол нэг гараанаас гарчаад нэгнээсээ мөнгө гугаад те нөгөө non profit байгуулалт гэж байгаа шүү дээ. Тэрүүгээр бид нар бол одоо мэдээж явахгүй нь ойлгомжтой. Бидний дундаас ямар мөнгөтэй төгрөгтэй саятан гараад ирсэн биш. Тэгэхээр бид нар өөрсдөө л өөрсдийнхөө одоо хин ямар ажил төрөлийнх нь хамаагүй бид нар энэ таавныхаа хэмжээний юмыг бид нар өөрсдөө л босгох энд байгаа монголчууд л нэгдэд нийлж чадах юм байна гэдэг юм. Тэгээ энэ Монгол таавны хүрээнд бол 2008 оноос юм бүр ингээд судалгаатай ажлууд ингээд жил болгонд ингээд яваад ирсэн. Тэгээ Монгол таавны бүтээн байгуулалтын хүрээнд бид нэр ямар ажлууд ингээд хийсэн юм бэ гэх тэмгүү зэрэг одоо хамгийн нэгдүгээрт манай Монгол аяас ихт юм байна. Тэ? За дээр нь болохоор зэрэг энэ монголчуудаа small business-ийн гараа хэрхэн яаж ихтүүлэх юм бэ? Ядаж нэг жижиг үйлдвэртэй болчих тий. Кофе шоп гэж одоо та хэд мэдэн шүү дээ бүгдээр одоо манай эхнэрийн явуулдаг. Тийм ээ тэр одоо 2 моолд ингээ байж байгаа нэгийг ингээ тэр чинь бас анх гарахтаа мөн л бас судалгаатай ажлуудын нэг ингээ явсан. За тэгээд дээр нь болохоор зэрэг бид нэр биеийн тоймрын спортын улсын хороо гэж тийм ээ. За энэ болохоор зэрэг бас одоо бид нэр энийг бас нилээн одоо спорт тоглодог, сакс тоглодог, волейбол тоглодог одоо энэ хүүхдүүдтэйгээ нийлээд ингээ. Тэгээ энийг бол ганцхан дан Амраа гэдэг хүн бол одоо энийг хийх гээд байгаа юм ерөөсөө биш шүү дээ. Тэгэхээр зэрэг биднэрт хамгийн одоо сайн зүг сэтгэлтэй хин ямар ажил хийх нь хамаагүй тийм ээ. За хажуугаар нь бас мөнгөө одоо 5-10 цаас бид нар чи яаж олж байгаа үлээ тий. Тэрийг зүгээр нэг юмд ингээд нэг өгөө явуулчих биш. Буцаад нөгөөх нь одоо хөрөнгө болж орж ирэхээр тэгсэрнээ бид нар бас тодорхой хэмжээнд бас юм одоо үйл хөдлөхийн бизнестэй иймэрхүү юм руу явах гэсэн үднээс л энийг ингээд ярьж байгаа. Тэгээд яг би судалгаатын ажлынхаа хүрээнд тэр Монгол таунд өнөө хүртэл одоо тасралтгүй хүүхдүүдэд явуулж бид нартай хамтарч исэн тэндээс 5-6 нэг эцэг эхчүүд. За дээр нь болохоор зэрэг миний найзууд. За тэндээс нэг бас нэг 5-6 тийм ээ. За тэгээд сайхан дүүнэр одоо манад чинь энэ барилгын ажил дээр чинь ажилтдаг байсан дүүнэр байна. Дээр нь миний одоо төрсөн дүүгээс эхлээл ингээл сакс тоглодог одоо дүүнэр ингээл бүгдээр интерес нэг 5. За тэгээд найз нөхдөсөө бас хамт бизнес хийдэг ингээ тий. Тэгэл бүх найз нөхдөсөө ингээд нэг 5-ыг сонгоо. Ингээд ерөөсөө нэг 20 гэр бүл. Ингээд ямар ч байсан бүгдээрээ
санаа сэтгэлээ одоо бүгдийн сайхан нийлүүлээд ийм зоригтой ажил гэж байгаа шүү дээ тийм үү. Ийм зоригтой ажлынхаа төлөө бүгдээрээ нэг сайхан нэгдээд нэг үзье яг. Тэгээ одоо манайхан чи ингээд юм одоо ингээд яхаа дандаа юмыг дандаа нэг буруу нэг сониг өнцгөөс нь хавдаг шүү дээ тийм. Одоо тэр мөр бол одоо надад бол хамаагүй болсон. Яагаад тэгэхээр зэрэг би бол ямар ч байсан судалгаатай ч та нэгдүгээр тавсан. Хоёрдугаар болохоор зэрэг яг өөрийнхөө хийдэг тийм энэ бүтээн байгуулалт. За одоо ингээд газар бид ингээд чи сая хэллээ шүү дээ. Би бол одоо миний ганц өөрийн яг үндсэн бизнес чинь бол газар худалдаж аваад за дээр нь болохоор зэрэг одоо яг энэ property байшингуудыг одоо ингээ бариад эхэлдэг тийм хүн шүү дээ тий. Тэгээ зөндөө болоо одоо энэс гадна зөндөө болоо урд нь одоо маш олон хауснаас эхлээл буудал тэгээ сүм юм гээл одоо өчнөөл юм барьсан байна. Тэгээ би яахаараа бас монгол хүн байж ич ийм сурчаад бас бусдтайгаа хамт цугтаа явж болохгүй гэж. Тийм биз дээ. Энэ бол том асуудал. Тэгээд энийг хамгийн гол нь би урд нь бол ингээл аль болох талаас нь ингээл хүмүүстэй ингээл бүр хамгийн багаас нь эхлээл тайлбарлаад өөрийнхөө ингээл юм ингээл явж исэн. Одоо бол бид нар яг бүтээн байгуулалтынхаа юм дээр хүрсэн ингээс суучна. Тэгээ энэ бол гоё байгаа зү. За тэгэхээр одоо энд болохоор нэг юм байшин барих гэдэг тийм. За тэгээд одоо энд бол энэ 20 гэр бүл ерөөсөө шууд өөрсдөө одоо мөнгө гаргацгаад бид нар энэ ч одоо Монголоор хитэн энтгэхэр болохоор зэрэг 0.75 байхгүй. Одоо нэг айлын газар. Нэг акр тал акр газар гэсэн. Тэгээ энэ дээр болохоор зэрэг walk out basement гэдэг нөгөө basement-ээс шууд гараа явчихдаг. Тэгээ хоёр давхар. Тэгээ бид нар зургийн зурулах гад ингээд эхлээд ингээд явж. Тэгээ энэ 20 гэр бүл бол яг хуу бид нар энийг бусдад бас нэг яаж юм барьдаг гэдгийг бас нэг харуулъя л та тий. Бас нэг хараад энийг бас нэг үзээд ингээд. За дээр нь болохоор зэрэг өшөө энэ Монгол хэсгэнд бүр язгуур ирэх ашиг гэдэл бид нэр их ярих дуртай байдаг шүү дээ тий. Энэ Монгол улсууд бол угаасаа энэ үр хөвгтүүд маань энд байхаар болчлоо. Тэгээ эдрийг одоо тэгээд ингээд харсаар яаж яагаад одоо бид нэр 20 30 жил болцсон бид нар ч гэсэн одоо эдэр ингээд явуулж болохгүй шүү дээ. Тэ мэдээж Монгол хүнийхээ зүрхийг одоо хин одоо зүрх гэж байгаа нь болохоор зэрэг эн чинь Монгол community-гоо тэр яаж нэг өв соёл уламжлаа бид нар яаж авч явах юм. Тэгээ бид нар ч одоо тэр Монгол авиас актив дээр бид нар таад бүгдээрээ л мэдж байгаа манай Чикагогийн бүгд мэдж байгаа. Одоо ер нь тэгэл тэр чинь 6 жил ингээл тэндээс чинь явчлаа шүү дээ. Тэгэл тэн дээр чинь хамгийн гоё хүүхдүүд яаж бие бинийгээ таньж нөхөрлж найзалж байна. За тэгээд тэрнээсээ гадна тэр чинь бүгдээрээ гоё сургууль соёлд ингээ явна. Буцаад ингээд нэг хүрээд ирэхэд нь бас нэг тий. За тэгээд бид нэр ингээл хамгийн ойрхон жишээ авахар зэрэг энэ China Town байна. Энэ тэ Japan тэгэл юу гэдгийг Korean Town гэл зөндөөл ингээл байж. Бид нар бол одоо яг энийг хийж нэгдэж хийх цаг нь угаасаа болсон гэж бодож байгаа. Тэгээ энэ төрүүлж авч явж байгаа энэ 20 гэр бүл бол ерөөсөө энэ болгон дээр тусын бас өөр гэсэн хариуцлагатай бүгдээрээ бас энэ рүү тийм ажиллаа хийнэ гэсэн. Тэр дотор ч манай энэ 20 гэр бүл дотор ч мөн л адилхан энэ дотор бас улс төрийн орсонг. Энэ дотор нэг тий Монголоос ирж байгаа дөнгөж одоо дөнгөж ирээд Америктэй танилцаад нэг 2 3 жил болж байгаа бизнесмен орсонг. Яг л энд өөртөөхөө нэг бий болгосон нэг ихтгэл дүүрэн тий энэ чинь хөдөлмөрийнхөө үр дүнгээр нийлж байгаа юм 20 гэр бүл байхгүй. Тэгээ энд бол би ихтэй айгүйх бахархаж байгаа. Тэгээд удахгүй тэгээд ингээд цаг хугацаа бас юмыг харуулна. Энэ Монгол тавны бүтээн байгуулалт 2008 оноос гэж би ярьж байна те. Жил ирэх тутамдаа дандаа судалгаатай ажлууд явсаар байгаад ирсэн. Энэ чинь бас хүний итгэлийг авах бид нар хоорондоо итгэлцэж хоорондоо юм хийх гэдэг бол бүр асар их одоо урт хугацааны нөхрөлөөс эхлээл бас юу хийж яаж хийж энэ олд амжилт гаргасан бэ гэдгээ бас тий бусдаа харуулж ингэж явсан тулдаа бид нар одоо ингэ сууж байна. За баярлалаа. За тэр нэг яриад бас нэг Монгол таун гэдэг бол маш том бүтээн байгуулалт. За энийг бол нэг хэдэн хүн бол хийчих боломжгүй. Тэгэхээр амраа бол энийг дангаараа хийж чадахгүй. Аль болохоор олон монголчууд орох хэрэгтэй. Мэдээж хэрэг Америкт Монгол тауныг бариад өгөхгүй, Хятад бариад өгөхгүй. За Монголын төр засаг бол бүр барьж өгөхгүй юм байна. Тэгэхээр одоо энэ Америкт амьдарч байгаа монголчууд л өөрсдөө энэ тауныг хийхээс өөр аргагүй. Тэгэхээр хийгээд нэг юм уриалга гаргаад ингээ хийчдэг зүйл биш тийм ээ, хурал цуглаан биш. Тэгэхээр тодорхой хэмжээний мөнгө гаргана, тодорхой цаг хугацаа гаргана. Тэгэхээр нөгөө чиний яриад байсан түрүүний 20 гэр бүлийг хамруулж агаад эхлээд нэг юм жижиг байшин бариад үзье. Тэгээд энэ байшиныг болно, эндээс ашигтай байна гэдгийг хүмүүст үзүүлчих юм бол энэний цаана ингээд 50 гэр бүл, 100 гэр бүл, 200 гэр бүл энэ лүүгээр ороод ирчих юм бол хэдүүлээ ингээд бодтойгоор бүтээн байгуулалт хийгээд энэ барилгын бизнес рүү ороод тэрнээсээ тодорхой хэмжээний ашиг олоод тэрийг Монгол таун руу ингээд шилжүүлээ тийм ээ. Тэгээ иймэрхүү байдлаар л одоо шатараатай явъя л гэж. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа энэ хүмүүст бас ингээд та хэрэг сонирхож явах юм бол зүгээр Монгол таун гэхээр зүгээр нэг юм хандив өргөчих биш тийм ээ.
зүгээр нэг юм мөнгө өгөөд ингээд барих гэж байгаа юм ерөөсөө биш. Ингээд давхар бизнес хийгээд гол нөгөө бид нэр бие биентэйгээ ингээд хамтраад ингээд явах юм бол эндээсээ бас оруулсан мөнгнөөс ашиг хүртээд за ашигаасаа гадна бид нар бас ингээд хамтдаа ингээд Монгол тавныг бүтээн байгуулчих. Ийм л болцоотой гэсэн нэг ийм л одоо үндсэн дээр л яваад байгаа гэсэн тэрийг нэг жоохон тодруулах. Тий, энэ бол ер нь бол Монгол тавны бүтээн байгуулалт бол угаасаа бид нар юг харсан байх хэрэг нэг цэгээс дарахах цэг рүү гэж байгаа байхгүй. Өнөөдөр бид нар нэг хаус ярьж байгаа бол тийм ээ нэг хаус бол ерөнхийдөө үндсэндээ нэг 6-аас 8 сард л барьж дуусна шүү дээ. Энэ бол нөгөө paperwork цаасны ажил дуусны дараа нэг 6 сард л барьж байгаа гэсэн ийм төлөвлөгөөт баг. Тэгэхээр нэг хаус чинь 2 болно, 3 болно. Тэгээ бид нар чинь бол тэртээ дөрвөө Америкт чинь бас кредит бүх юмуд байж байгаа. За дээр нь 20 яагаад бүгдээр ингэж нэгдэд нийлэх гээд байгаа юм бэ гэхээр зэрэг ганаа минь юу вэ шүү дээ. Би одоо нэг одоо жишээл ганцаараа нэг хаусанд суугаад л тэгэл тэрийг те өөрөө бүтээн байгуулалтыг сурцсан хүн бэжиж те бусдаа энэ бүх боломжийг бас би ингээд ярьж хөөрөө бүгдээрээ наашаа чаашаа бүгд одоо юу гэдэг юм яг энэ үл хөдлөх гэдэг энэ бизнес юм гэх юм бол Монгол таван бол зүгээр ойрхон харагдаж байгаа хөөх. Тэ энэ ч бол ерөөсөө зүгээр бүтээн байгуулалт. Бүтээн байгуулалтын хин тул мэдээж тэ хүмүүс одоо сэтгэлээр наашаа мөнгө төгрөгөө орж ирж байгаа ч гэсэн эргээд нөгөө мөнгө яах вэ гэхээр заавал буцаад одоо тэр хүндээ очно гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь бол нэг ёсондоо өөрсдийнхөө мөнгөө оруулж ирж байгаа ч гэсэн давхар бизнес чи сая хэллээ шүү дээ. Явхоос гадна Монгол таван бусдад энэ Америк гэдэг орн энэ заалангуй энэ одоо энэ илүүнээс 14 сая байна 13 сая байна 13 сая хүн дотор бас нэг Монгол тавны гэхэр чинь биднийг дагаад бас бизнес цаашаага өөр өнцгөөс нь сайн талаас нь харах юм бол олон тийм зох цөлбөрийн юмнууд тэр зөндөө явагдах байхгүй. За дээр нь энийгээ дагаад ер нь бол Америкт бол тав хүн бүгдээр мэдж байгаа. Ерөөсөө л хоёр л том бизнес байгаа шүү дээ. Нэг нь бол үл хөдлөх, нөгөөх нь болохоор зэрэг сток одоо нөгөө юу хөрөнгийн. Тийм. Тэгээ энэ хоёр чи яагаад тэгдэг вэ гэд яг би энийг зүгээр тайлбарлаад өгч. Энэ яагаад тэгдэг вэ гэхээр зэрэг Америкийн тав хүн бас бүгдээрээ ингээл одоо Google энтер ингээл үүдэн. Ер нь бол ерөөс ингээд бараг 90% нь эдгээр чи яагаад тэгж ийм гэхээр зэрэг нөгөө банкны хүү эн чинь байхгүй учраас банкнд мөнгөө хадгалаад за жишээлбэл би за чи өдөө нэг $100,000 банкнд хадгалах юм бол инфляци нодлон 7% байсан шүү дээ. Тэгээд 7% чи яах вэ? Бид нэр одоо нэг жил хадгалж мөнгөө гаргаад ирвэл 93,000 болчих нь шүү дээ. Өсөх биш. Доошо буух нь. Тэнгүүд $100 сая Америкт хэдэн хүн байдیں۔ Бүх хэдэн 100 саяар биш. Тэгээ энэ улсууд чи яаж мөнгө хайшаа идэх юм бэ гэх тэнгүүд зэрэг ерөөсөө л үл хөдлөхөд газар авах байшин барилга бариулах байдаг юм уу? Тэ нөгөө инфляцид мөнгөө ядаж явуулахгүй тулд энэ рүү ингээд одоо энэ уугуул бид нар бүгд л Америк уугуул баячууд гэдэг юм уугуул энд сууж байгаа нөгөө л одоо тэр таунтай нөгөө л их мөнгө төгрөгтэй улсууд яаж нэхэр дандаа л үл хөдлөх улсууд л байж байгаа шүү дээ. Тэ. Тэгээ нөгөөх нь болохоор зөв компани хөвцөө энтер гэдээ аваад ингээд явдаг байх. Тэр талын хүн болохоор би биш. Яг нөгөө барьдаг нөгөө үйл хөдлөхийн нь юмор их олон жил энэ 20 жил чи яг энэгээр уцаас учраас тэрийг би одоо ингээд тайлбарлаж байгаа. Одоо тэгэл тэрний төлөөл одоо бүгдээрээ ямар ч байсан хэн ямар ажил хийх нь хамаагүй тийм ээ. Ямар ч байсан Монгол тав Монгол хүнийхээ Монгол хүүхдүүдийн хөгжлийн бас эдгэргээ нэгдэд нийлүүлэх дээр нь бид нэг таавны бүрийн бүтээн байгуулалтын төлөө ингээд нэгдэд нийлээд явна гэх юм бол одоо өөрийн бичлэгийг үзээд холбогдоод яриад ингээд бидний тэр утга зураг төсөл бүх юм гарцсан л байж байгаа шүү дээ. Дарагж ирээд яг 50 ихээр нөгөө нэг дандаа нэг юмтай давхцчихдаг гэсэн урд нь яг ингээд нэг юм болоод айгүй гоо ингээд гаргаад ирэх гээл ихээр л одоо жишээлбэл нэг том юм Чикагод болчихдог гэсэн байхгүй монголчууд энэ. Тэгээ нөгөөт нь хойшлуулаад бас ингээд бас сүүлийн бас 3 4 жил ингээд явж байгаа чинь. Бас ковид гараад бас 2 жил хойшлчлаа. Тий. За окей. За тэгвэл өнөөдөр одоо энэ ардлахын прожектын талаар нэг жоохон дэлгэрэнгүй яриач. За энийг газрыг худалдаж авсан. Газрыг за хідээр авав. За тэгээд энэ байшин барьтал яг ямар процесс болж байна. За тэгээд энэ хоёр давхар байшин байна. Одоо яг ямар зардалтай босох юм. За зах зээлийн үн ямар байх юм. Ерөнхийдөө энэ мөнгө нь одоо яг хэдэн сард ингээд эргэлдэхийн. За хэдэн сард ашиг өгөх энэ талаар нэг жоохон боломжтой болж байгаа мэдээлэл. Тий, ер нь бол за би яг асуултыг чинь дагуу яг эхнээс нь хариулъя үгүй. Энэ газрыг болохоор бид нэр $55,000 бид нар авсан. Бодлож аваад. Тий. Тэгээд дээр нь болохоор зэрэг одоо газрын шинжилгээ ер нь хүмүүс ингэж одоо сүүлийн үед чинь одоо маргач нэг хаус барьсан байгаа даа шүү дээ тий. Бид нар ер нь бол бүтээн байгуулалт бол аягүй хийсэн. За одоо Юта мужид гэх чинь манай нэг хэсэг юмнууд байж байгаа шүү дээ. Rental property гэж Ютагийн эдэн найзуудаа бид нар бас нийлээл миний талаар бас яриад ингэсэн. Одоо тэр найзууд хүртэл одоо энэ юу дотор ингээд орцсон бүгдээр явж байгаа. Тэгэхээр зэрэг Монголоос хүмүүс ингээд ирээл
За дээр нэг юм байна. Чи тэр нөгөө бичлэг хийсэн шүү дээ санаж байна тийм ээ. Тэрний чинь дараа өчнөө уусууд одоо ингээ надтай бас холбогдсон ярьсан тийм. Тэгэхээр хүмүүс бас энэ үйл хөдлөхийг чинь бас их жоохон тийм юугаар хараад тах шиг байна. Ийм ойрхон юм. Одоо жишээлбэл монголчууд дотор яг ингээд газар аваад бүр одоо энэ бүр граундаас дээшээ ингэж биүүлж хийдэг улсууд хэд байдгийг мэдэхгүй байна. За Жокогод бол одоо барилгын зөндөө олон компаниуд байдаг. Гэхдээ тэд нар тэгж хийдгүү. Тэрийг бол би бүр ерөнхийдөө бол манайх бол яг яг газрыг худалдаж аваад газрыг өөртөө одоо юу гэдэг юм ингээд барьдаг байх нь шүү дээ. Одоо генерал контрактор утгатай бид нар ингэж гисэн ингээд байж байгаа. Тэгээд хүмүүс газрын их сонирхт юм байна. Би бүр нийтэд нь ингээд ярьчих болох юм уу? Болно. Тэгээ хүмүүс ингээд энэ тэндээс ч гэдэг юм уу энд байгаа монголчууд хүртэл ингээд баян газар авъя тгий инээ тэрээ гэж зөндөө их юм ингээд яриад ингээд. Тэгээд энэ газрыг чинь авах чинь бас зөндөө олон нөгөө зон кодуудтай. Зон ингээд одоо жишээлбэл энд одоо жишээлбэл зөвхөн одоо хаус л барина хаус. Таун хаус бол таун хаус тий. За commercial энд одоо бензин колонк хөрвөл бензин колонк. Энэ хот төлөвжил дотор бүх юм орцсон байж байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс манайхан яадаг гэхээр зэрэг энд нэг хямдхан байж газар гараад ирсэн. Энийг авчи энэ одоо яах вэ хүү гэл. Тэгээ энэний чинь цаана юу явагддаг вэ гэх тэнгүүд зэрэг за хөрсний шинжилгээ гэж энэ хөрсний шинжилгээ гэх тэнгүүд бас адилхан. Ерөөсөө бид нар чи ганцхан даацын л гэдэг нэг тийм бүдүүч нэг ойлголттой байна. Хідэн давхар байшин барих яах юм гээд. Үгүй энэ дотроос чинь хими янз бүрийн одоо нөгөө газрын сувгаар гарч байгаа тэ одоо утаа мутаа юу гэдэг одоо тэр болгоныг одоо хөрсний шинжилгээгээр судалдаг байх нь. Дээр нь одоо нөгөө хөрсний давхаргууд байгаа шүү дээ тий. Тэрүүгээр ч хамаарад бид нэр одоо хідэн давхар байшин барих яах юм гэдгээ. За дээр нь болохоор зэрэг Америкт хамгийн их нөлөөлдөг улсууд нь болохоор зэрэг одоо хөршийн холбоо. Одоо Neighbor Association тий. Энэ одоо эдгээр чинь бол бас айгүй их нөлөө. Одоо жишээлбэл энэ талд одоо $400-500 хаус одоо энд эдгээр ингээд $600 сая хаус байлаа гэдэг. Би барилга барьж чаддаг гэд би ирээд одоо хийдээд $200,000 би энд хаус энд бариулахгүй хөршүүд. Ягаад гэхээр энэ хөршүүдийн чинь нөгөө юуг ин хаусын үнийг унгахчих гээд байна шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ болгон ингээд юмнууд чинь одоо энэ олон жилийн хугацаанд бид нэр бас сургацж л ирсэн шүү дээ. Хинч зааж өгөөгүй. Тэ? Бид нэр анх Америкт ирээд одоо энэ үйл хөдлөлийн дайлангуй энэ барилга байшингийн ажил гэдэг бид нар бол хамгийн багаас нь л баг ингээд хинээр заалгаагүй хүн дагж явал ингээд суураад одоо л нэг 20 би ч одоо 22 жил болж 22 жилийн дараа л одоо ингээд нүүр бардан хүнтэй юм яриад ингээд суух юм болж шít. Тэгээд одоо энийг одоо бас л ялгаа авахгүй хүнд ямар ганцаараа ингээд энийг мэдчихэд одоо жишээл бусад монголчууд маань бас сайхан хаустай болъё, мөрөөдлийн хаустай болъё тий. Ингээд л адилхан явж байгаа шít. Тэгээ бас нэг юм байна. Одоо өөрсдөө хаусыг барихаар хямдхан барьцдаг гэж. Тийм бол ерөөсөй байхгүй. Бас одоо жишээлх юм бол өөрийнхөө хаусыг барихаар болох юм бол хүн чинь одоо чи мэдэн шүү дээ одоо нөгөө нэг ламинат флор ч юм уу инженерүүд үүдмүүдгээл байж штэ тэг чинь бид нэр ядаж өөрийнхөө юу гэж чинь тэ хамгийн үнэтэй аятайхан за тэ шалаар шалчих жишээтэй за цонх гээл тэнгүү зэрэг цонх чинь одоо энэ хүмүүс манайхаа авж байгаа хаусуудаа өөрсдөө мэдж байгаа юм цонх чинь одоо жишээлх юм бол юу гэдгийг цагаан өнгөтэй гадна тал нь цагаан өнгөтэй ингээл байх юм бол гадна талын зөвхөн хар болгоход л 2 дахин үнэтэй байх жишээтэй тэг өнгө нь ингээд өөрчлөх юм бол дээвэр гээл тэг чи дээвэр одоо би харж байгаагаа шууд яриад шүү дээ сайдан чулуу тэгэл нөгөө дрим хоум гэдэг чи ингээд байна зах зээлд зарагдж байгаа хаус гэдэг бол мэдээж стандарт Америкийн стандарт чинь чөөрө мэдэн шүү дээ надаар стандартын юмнууд гэдэг юм бол яг л хүндээ тааруулсан тэгээд яг л тэрүүгээр нь ингээд барайл ингээд явна гэсэн. За тэгээд яг энэ газар дээр би нэг удахгүй одоо хоёулаа угаасаа байнгын нэгэнт одоо ингээд монголчуудаа ингээд энэ том зорилгын төлөө ингэж явж байгаа юм чи одооноос эхлээд ингээд хоёулаа бас цугтаа лайв маяг хийгээд ингээд цаг тухай бүрт нь үзүүлээ явуулах байлгүй. Тий. Тэгээ нэг удахгүй одоо тэгээд газар шорооны ажил эхлэхээр нь хоёулаа нэг хий явц дунд нь бас хий. Тэгээд гоё асуултууд гарч ирвэл бас тэрийг ярий тийм ээ. За тэгээд яг бүх юмаа ингээд базаад хэлэхэд бол ямар ч байсан Монгол таавны бүтээн байгуулалт бол явдгаараа явнаа. Тэгтээ бид нар 20 гэрүү сайхан ингээд нэгдсэн. Тэгээд нэг цэгээс дарах цэг рүү одоо ингээ явна. Тэгээд энэ жилдээ бол яг бид нар нэг яар чинь дараа жил маш хурдтай. Тэгээд энэ чинь 3 жилийн дараа гэдэг юм бол бид нэр өшөө. Тэгээд энэ дээр чинь ажлын байр бий болно. Монголоос одоо юу гэдгийг те одоо нөгөө ажилчин солилцооч гэдэг юм. За ингээл дагалдах юмуд маш олон ингэж гарч ирэх байна. За
За тэгвэл нөгөө нэг түрүү асууж ясаа. Энэ байрыг хөдөлж аваад тэгээ сарын дотор нөгөө хөрсний шинжилгээ хийлгээд тэгээ хөрсний шинжилгээ тохирж явах юм бол одоо тэн дээр үндэслэж нөгөө ямар байшин барих газрынхаа зургийг одоо зурулна гэсэн үг тий. Нөгөө байшин байна, тий инженер байна тий. За тэгээд тэр хоёр чинь нийлж ягаад ойролцоогоор хэдэн сар бол тий. За ерөнхийдөө paperwork ерөнхийдөө 3 сар юм уу 4 сар одоо ч бас ковидын дараа юмнууд жоо удаашралтай болчиход байгаа шүү дээ. Яг бүтээн байгуулалтын юм бол амар хурдтай явагдаж байгаа. Тэгээд тэр хугацаанд яг хуу мэдээж нөгөө зураг ихлэ зуруулаад гаргаад ирэх юм бол нөгөө зурган дээр чинь бүх одоо ямар сайдан майдан тэгэл тэр дотор талд нь хийх барих юмнууд нь ингээд материал ордердоо тий юм авах гээд ингээд скежлдээ оруулаад ингээд явдаг байхгүй. Тэгээд тэр нь бол бас тэгээд зураг төсөл нь одоо CT-гээс батагтаа гараад ирсний дараагаар нэг 6-8 сар дотор ерөнхийдөө ингээд баригдчихлээ. За тэгээд нэг хауснаас ерөнхийдөө чи ашиг гэх түрүү асуусан шүү дээ тий. Ер нь бол яг хуу үйл хөдлөгч нь урт хугацаанд бас их ашигтай. Жишээлбэл бид нар баримгуудаа зарах юм бол бас нэг тийм амар одоо нэг Монголоор нэг цүл цал гэл нэг юм ярих юм биш үү? Ямар нэг аймагаас нэхий аваад нөгөө авчиад юун дээр авчиж шахаж байгаа биш. Эн чинь бас арай өөр бизнесийн нөгөө график төлөвлөгөөр явдаг учраас тэгтээ нэг байшингаас бол бид нар ямар ч байсан нэг 100-аас 150 мянган долларын ашигтай ажиллахаар харагдаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол за нэг байшинга газар худалдаж аваад дуусах хүртэл ерөнхийдөө нэг 9 орчим сар болно. Тэгээ буцаага за ингээд зарлаа гэхэд нэг жилийн дотор тийм ээ. Одоо энэ 24 гэр тий. Нэг 24 гэр бүл ингээд 480 мянган доллар гаргаад тэгээд дараа нэг жилийн дараа нэг ойролцоогоор нэг 600 мянга орчмоор зарчна гэсэн нэг иймэрхүү. Тэгээд эндээсээ ингээ ашгаа үртэж явж байгаад хойдон жил 2 байшин болчихно 3 байшин болчихно. За тэгээ эндээс олж байгаа ашгаа ерөнхийдөө яванда гол нөгөө нэг бусад монголчуудаа бүтээн байгуулалт бол ер нь ашигтай шүү. Монгол таун бол боломжтой шүү гэсэн ийм л мессежийг одоо хүргэх гээд. Тийм тэгээд дээр нь болохоор зөв би мэдээж энэ олон 20 одоо энэ 20 гэр бүлийнхаа бас нэг эдгээр чи бүгдээр л миний хамгийн дотны улсууд байна шүү дээ. Тийм дотор нь сайхан бизнес хийдэг улсууд ч байж гин сайхан найзууд дүүнэр ихчнэр ахнаар тийм. Тэгээ эднэр маань яаж ийн ихээр зэрэг би ч гэсэн өөрөө бас ингээл 10 хэдэн жил үйл хөдлөлийн бизнес хийгээ явцсан мэдээж би бас аль болох өөрийнхоосоо ч гэсэн юм те тэгэл одоо жишээлбэл газар энэ төр урд аваад тавьсан ингээл хандлын мантад ингээл байж ин дараагийн прожект энэ төр яг тэр юмыг эхэлж тэгж мөнгөөр харахтаа гол нь биш. Ер нь Америк чинь урт хугацаанд хамгийн сайн нийлж байгаа улсууд л хамгийн том амжилттай явж идэв шүү дээ. Тэгээ үйл хөдлөгч нь ч гэсэн яг адилхан өөр. Жишээлбэл би сая ингэж барьчаад зарах юм бол жоохон тийм гээ те. Барьчаад 2 жил бид нар эргэлцэж зарвал өшөө ашигтай болно. Тэр чи яагаад вэ гэхээр зэрэг энэ жилийн инфляцид байна. Дараа жил яг үйл хөдлөгч нэг ингээ баригдсан байж байгаа. Тэгээд шинэ байшин шүү дээ. 2 жил. Америкт бол нэг 2 жил 3 жил болсон байшин бол зүгээр шиндээ ороод. Цоо шин байшин бол одоо машинаар ярих юм бол одоо юу яа одоо тэгэл цоо шин тэрийг аваад унж байгаа тал ерөөсө адилхан юм болж байгаа байхгүй. Тэгээ манайхан бол яг хөө ихэвчлэн бас энэ шинэ хуучин байшингийн ялгаа тэгээ тэр энтрийг бол бас сайн яг ойлгохгүй байх шиг байна л да. Яагаад ойлгохгүй байна гэхээр зэрэг эдгээр чинь ямар өөрсдөө бид нар чинь тэ барилгын бизнесээр ч юм уу барилгын нэг ямар дагнж ингэж явж байгаа биш. Тэгэхээр зэрэг бас шинээр байшин барих гэж байгаа юм уу авах гэж байгаа юм уу энэ улсууд надаас бас манай компаниас ч гэдэг юм ингээд сайхан зөвлөгөө энэ авч болно шүү дээ. Тэр бол асуудал. Тэгээд дээр нь бас хоёулаа энэ байшингаа бид нэр одоо манай монголчууд одоо бид нартэй холбогдоод энийг худалдаж авч болно. Монголоос ч авч болно. Тэр бол ерөөс асуудал байхгүй. Тэгээ энэ байшин бол бас их гоё байшин болох байх. Ягаад тэгэхээр энэ олон улсуудын тэгээ бас том зорилгын төлөө ингэж явж байгаа учраас бас сайхан явах байх гэж бодож байна. Тэгээд чи энэ 20 гэр бүл дотор ч бас хаустай хүн байгаа, дотор хаусгүй хүн байгаа. Тэ? За дээр нь болохоор манай монголчууд ч бүгдээрээ бас гэр оронтой ч байгаа. Бас хаусаа бари мөрөөдөө явж байгаа улсууд ч л байж байгаа. Бүгд адилхан бүгдээрээ байж байгаа шүү дээ. Тэ. За тэгэхээр одоо шилхэн бол энэ байшинг одоо Чикаго орчинд амьдарч байгаа маш олон монголчууд байгаа. Одоо байшин авах гээд одоо эсвэл байшин захиалах га шинээр бариулах гээд байж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бас нээлттэй юм биш үү? Нээлттэй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс хэрэг шууд холбогдоод одоо энэ байрны ингээ захиалга өгөх юм бол газар худалдаад авцсан ерөнхийдөө таны байшин бол одоо жилийн дараа бэлэн болчих юм биш үү? Тийм хүмүүс байх юм бол холбогдоорой гэдээ бас. Тий яг нэг юм мартах чинь. Ер нь бол одоо мөрөөдлийн хаус Dream Home гэл тий ярьдэн шүү дээ. Тэгээ одоо яг одоо надтай бид нартэй одоо холбогдох юм бол тэр мөрөөдлийн хаусыг барихад яг ийм байхад нь барьдаг байхгүй. Жишээлбэл өөрөөсөө ирээд одоо манай архитектуртэй сууж байгаа өрөөгөө эндээ байлгамаар байна. Тэ ийм өрөөтэй болмаар тэгвэрээр эндээ ингэвэрээр одоо хүүхдийн хориг тгий. За ландрыга тэндээ хий гэл тэ. Тэгээ ингээд зураг зуруулаад
Тэгээд өөрсдөө тэрийг материалаа өөрсдөө бас захиалаад өөрсдөө одоо ямар материал хийхээ сонголтоо хийгээд явах нь шүү дээ. За энэ бол яг тэр юм хоо. За энэ болохоор зөв манай энэ хамгийн гоё юм болохоор тэр цаанаа нууртай байгаа. Хойшоо walk out basement тэр цааталтаа болохоор зөв нуур нь айгүй гоё харагдана бас. Тэгээ ер нь бол их гоё тийм хаус болох байх. За хоёрдугаарт болохоор зэрэг ингэж байгаа. Мэдээж яг хөө бид нэр хауса бариад эхлэнгүү зэрэг хоёр дахь раунд нөхгүй. Юу гэхээр зэрэг худалдаж авах гэж байгаа улсаа. За энийг бариад ингээ явж тэрөө хүн ингээд эхэлсэн ингээ явж идэл одоо хүн сонирхохоор болно шүү дээ. Тэнгүүд нөгөө rap frame гэж ярьдаг. Карказаа ингээд босгочихсон. Тэгээд дотор талынхаа юмыг бас өөрсдөө сонгодог нэг бас нэг сонголт. Тэр нь болохоор зэрэг баригдсны дараа зөвхөн энэ шинэ хаус дотор яах юм нөгөө optional гэж ярьдаг шүү дээ. Тэр нь болохоор зэрэг kitchen-гээ яах юм. За тэгээ нөгөө энэ finish carpentry гэдэг одоо яг бужааны ажлууд хаалга нь өндөр байх юм уу? Намхан байх юм уу? Хаалганых нь хэмжээр нь яах юм? Нарийн хэмжээр хийгээд гэх юм уу? Айсууд одоо гоё тэмчэнэ цонхныхоо хэмжээрийг яах юм гэдэг. Иймэрхүү юмнуудаар айгүй их гоё тийм юмнууд бас гарч ирдэг. Мэдээж бусад одоо барилгын компаниудтай бид нэр ингээд өөрсдөө компаниг хайцуулахаар манайхууд ерөнхийдөө дандаа custom home барьдаг байхгүй. Ер нь бол би custom home дээр айгүй ажиллаж ирсэн. За дээр нь болохоор зэрэг тэрэн дээр бас жоохон туршлагатай. Тий, тэгэхээр их гоё. Жишээлбэл одоо баашаа яаж байгаа хүмүүс авах юм бол холбогдоор. Тэгээд цаашдаа угаасаа хаус энэ төр барих сонирхолтой ч юм уу хөрөнгө оруулах ч байт юм уу тийм бол нээлттэй тэгээд тэг их олон төгрөг мөгөг бид нар тэгээд одоо юу гэдэг нэгээ тэгээд ах юм байхгүй. Угаасаа энэ чинь угаасаа хамтдаа явах юм бид нар улмалч ажиллана тэрнээс биш. Тэгээд энэ яг Америкт байгаа энэ монголчууд л өөрсдөө Монгол таавнаал барих юм байл. Тэрнээс хин нэг улс төрийн ч юм уу хин нэг энэ одоо энэгээр ирсэн байж байгаа одоо юу гэдгийг те эдгээр зүгээр томилогдоод ирсэн улсууд эдгээр ажил төрлөө дуусаад тэгээд ерөнхийдөө явна энэ дотор байгаа тэр нэг юмнуудыг нэг сайн ойлгохгүй л баг шиг харагдаж байгаа ерөнхийдөө бол тий. Тэгээд тэрийг бол бас тэгэхээр Монгол таавны бүтээн байгуулалтанд оролцох хамтарч бизнес хийх юм байшин одоо барих ер нь сонирхож байгаа хүмүүс авах юм бол за бидэнтэй холбогдоорой гэдэг иймэрхүү уриалгыг ер нь бол урд нь бас энийг нэг хүмүүс зарлаад ингээд олон нийтэд ингэж ярьж барьсангүй. Тэгээ яг ерөнхийдөө амраа бол энэ Монгол таавны бүтээн байгуулалт гэж яриад яваад байдаг. Одоо энийг хийзээ яаж хийх юм бол гэсэн хүлээлттэй бас нэг улсууд бас байсан байх. Тэгээ ер нь бол яг өнөөдөр цаг наарамж болсон юм байлгүй. Би ямар ч байсан юм хүмүүст хэлчихье. Тэгээ тав хүмүүс бас энийг бас ухрааж үзэн бас дотомд би сая бодчихсон бас хаусны тухай ч юм уу хүмүүсийн асуугаад байдаг нийт асуултуудыг бас жаахан тавиал явчих шиг санагдлаа шүү дээ тий. Тэгээ хэдүүлээ нэг сайхан уг нь бол яг л энэ систем Америкийн нэг юмнуудыг агүй сайн ойлгоо одоо л их гоё болж байна л доо. Их удсан улсууд чинь их яг удахыгаа ирээр бас тий чинь дуршлагал судлаад дуршлагал сууж идэг юм байна шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгээ энэ улсуудтайгаа бас их нийлж байж ажиллах юм бол бас их хурдан өвчлөх байх шүү. Тэгээ энэ залуучууд ч гэсэн бас их гоё залуучууд их гарч ирж байна. Тэгээ эднэртэйгээ бас их сайхан бид нар нэгдэд нийлж хамтдаа ажиллая гэсэн юм бодолтой их байх. За баярлалаа. Тэгээд амжилт хүсье. За тэгээ миний хувьд энэ байшинг одоо яг ингээд газар авахаас нь эхлээд дуустал бүхэл процессыг ингээд одоо жинхэнэ сурвалжилж амьдаар нь ингээд лайв хийж үзүүлнэ. Тэгэхээр пэйж минь сайхан дагаад өгөөрэй. За тэгээд хамгийн сүүлд ингээд зарах хүртэл тэгээд дараагийн байшинг барих хүртэл ингээд хамтдаа байна. Тэгээ ямар ч хэсэн Монгол таавны бүтээн байгуулалт эхэлтэл ер нь Монгол таавнаа дуусгатал. Тэгээ ингээд Чикагогийн монголчууд маань бас боломжоор дэмжиж өгөөрэй. Тэгээ хамтарч оролцохыг бодоорой гэж одоо ингээд та бүхэндээ уриалж байна. За ингээд өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дуусч байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр дуусч байгаа. Өшөө дараагийн бол өстой. Цуврал болгоод ингээд. Цуврал болгосон нөгөө бүтээн байгуулалтын явцад хийгдсэн ажлуудын тухай битээ бас нэг үржилэн гаргыг дараа сайхан үзээлээ тий. Одоо миний хувьд бол одоо энийг нөгөө Монголын төлөө хийж байгаа нэг одоо үүрэг бодцсон явж байгаа шүү дээ. Сайн дурын сайхан ч тий. Тийм шүү дээ. Угаасаа үгүй одоо бид нар чинь юу яахгүй болохгүй шүү дээ. Энэ чинь үүрэгт ажлын нэг маань бол яг энэ Монгол аав ээжээс гарсан Монгол хүүхдүүд тийм ээ. Тэгээд Америкт яг хожуу одоо 20 жилийн яг бусад орнуудыг бодвол бид нэр түүхэн жоохон цөөхөн байна л та. Гэтэ цөөхөнгөд бид нар яах юм? Бид нар улам хурдан юмаа сурж хинэн их юм сурсан мэдсэн тэрийг нэгээ дэмжиж цаашаа дэмжин нэгдэг чинь тэгж Америкийн нэгдсэн улсад дэмжин нэгдэг чинь зүгээр мөнгө өгдгийг хэлдэг биш шүү дээ. Дэмжинэ гэдэг чинь байна шүү дээ. Америкийн нэгдсэн улсын хамгийн гоё юм нь болохоор зөв юу гэдэг вэхээр зэрэг хамтдаа нэг нэгнийхээ бизнесийг дэмжиж
хамтдаа зөв үйлчлэхийг л хийж байгаа гэж би харддаг ш. Тэрнээс биш тэр бид нар шиг цөөхөлөө улсууд бол нэг газар нэг 5-3 цаас өгдөг. Тэгэл тэр нь буцаж ирэх чинь байхгүй. Нөгөөх нь нэг ямар нэг юм зохион байгуулдаг. Тэгээд нөгөөх нь ингээл байхгүй. Бид нар яг өнгөрсөн 20 жил жоохон шүүмжилтэй талаас нь ингэж л явлаа шүү дээ. Одоо бидүүлээ бас нэг хамтарч олуулаа нэг юмны төлөө явъя гэж бодож байгаа. Жаахан бодтой. Энэ орных нь нөгөө нэг жинхэнэ нөгөө язгуур юм руу н орж бас явах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Би бол тэгж л харж байгаа шүү дээ. За өнөө. За баярлалаа.